Би тийм дундын хадгаламжийн бүлэг гэж сонсч ирсэн л дээ. Тэгээд тэрэнд явах юмсан, орох юмсан гэж боддог л байсан. Тэгээд энэ дэлхийн зөнгийн юунд малжуулах төсөлд хамрагдаад бид нар дундын хадгаламжийн бүлэг үүсгээд аривч нэртэй бүлэгтэй болсон бид нар. Тэгээд манай бүлэг эсрэг бүгдээрээ мөнгө хадгалж сурсан нэг хүн 5 хувьцаа авах хэрэгтэй. Хамгийн дээдл нь доот нь болохоор 1 хувьцаа авах хэрэгтэй. Тэгээд тэр хувьцаагаа бүгдээрээ өөрсдөө одоо янз бүрийн тулгымдсан эрүүл мэндийн хүүхд бачуулын одоо янз бүрийн юмд хэрэг болсон юунда бүлгэц зээл авдаг эрхтэй. Дээдл нь 300 авч болно. Тэгээ бид нар бас ингээд дундын хадгаламжийн аривч нэртэй бүлэг байгуулаад зогсохгүй бас Эрдэнэтийн нэг хүүхдийг бид нар ивент итгэж байгаа. Сард тэр хүүхдээ бүгдээрээ хүн болгон 2-2 төгрөг гаргаад 25,000 төгрөг явуулдаг. Одоо нэг ч гэсэн хүүхдийг одоо бид нар хадгаламжтай болгоод нэг ч гэсэн хүүхдийг тийм одоо ингээд ивент итгэхэд нэг сайхан сэтгэл төрөө тий. Одоо бид нарыг гэсэн нэг хэсэг бүлэг тийм хүн байдгийм нэ гэж бодож байгаа бол нэг ч гэсэн хүүхд бас жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт орж байгаа болов тийм ээ тус болж байгаа болов гэд манай бүлийнхэн бүгдээрээ баяртай байдаг тэрэнд. Манай хүүхдүүд одоо ингээд намайг дуурайгаад жоохон ч гэсэн мөнгө хадгалах юмсан гэсэн хадгалахад ингээд мөнгө өсгөх юм гэсэн тийм сэтгэл төрсөн. Тэгээд одоо манай охин болохоор одоо тэр мөнгөөрөө би ээжээ би мөнгөө хадгалж хагаад одоо би ингээд тэмцээнд орохоор би мандатаа авах мөнгөтэй болно. Би танаас юу яахгүйгээр ингээд өөрийнхөө одоо хэрэгтэй үед тэр мөнгөө өөртөө зарцуулах тийм боломжтой болдгийм байх гэдгийг ойлгосон гэсэн хоёр хүүхэд маань.